Сайн байцгаана уу хүүхдүүдээ. Манайдын улирал бүгдээрээ Солонгон өнгөт фермийг гэнэ. Солонгон өнгөт ферм. Шидэт дан Ислагийн саваа нэгэн өдөр эзнийг унтаж байх тул амь олчихжээ. Гайхалтай биш гэж үү? Зүггүй саваа адал явдлын эд шидийн орнод хэрэн нислээ? Түүний хамгийн түрүүнд хазан зүйл бол амьтны ферм байв. Тэгээд дэггүй саваа аби даби дуби бан гэж толгоогоо нэг сэгсэрэхэд гахааны л ягаан модод оюун ногоон хань чиг сулаан болчихсон байлаа. Энэ үнэхээр галзуу юм гэж яв яан одоо мөрийн цав. Солонгын өнгөтэй болсон дахиад энэ юу болоод байна? Химэлээ. Түд удалгүй Исла дагин ирэв. Мөн дүрсгүй залуу татсан хэрэгээ залуулж бүгдийг буцаан хэвэнд нь оруул гэлээ. Саваач эзнийхээ үгэнд орж бүх зүйл энгийн байдалтай шилжив. Гэтэл хөгжөөн хөөд болж байсан амьтад уй тоолтой урамгүй харагдав. Ууг нь надад миний шинэхэн алтан толбыг зохиж байсан юмсан гэж бувтнав. Би цэнхэрхэн сүлээ аль хэдийн санаад эхэлж эхлэе хэмээн үнээ гомдлоо. Та бүгдийг эргээд өнгөлөг шинэлэг байдалд нь оруулаач дээ гэж амьтад Ислагаас гуйв. Шидэт дагин харин инээнслээ. Тийхүү амьтад хамгийн өвөрмөц содон өнгөтэй болж хамгийн өнгөлөг ферм болсон юм гинлээ.